Сайн байцгаана уу? Намайг Дүүр сүрэнгийн Алтан чимэг гэдэг. Америк нэгдсэн улсын нийслэл Вашингтон DC орчимд үйл ажиллагаа явуулдаг. Бид хамтдаа хүүхд эрүүлийн хөгжлийн төвийн үүсгэн байгуулагч байна. За Америк нэгдсэн улс дахь Монгол эрдэмтэн судлаачдын нийгэмлэгийн олон нийтийн оролцоог хангах хороог хариуцсан ажиллаж байна. За миний би энэ 2018 онд Виржиниа мужийн Стратфорд их сургуульд бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан. За одоогоор Монгол улсын шинжилгээ ухааны технологийн их сургуулийн бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуульд нийгмийн ажлын докторантурын хөтөлбөрт суралцж байгаа. Америк нэгдсэн улс дахь Монгол эрдэмтэн судлаачдын 2 дугаар эрдэм шинжилгээний хурлын 2 дахь өдрийн хуралдаан 2024 оны 10 сарын 20-ны өдөр 9 цагаас 15 цагийн хооронд Элчин сайдын яамны байран дээр зохион байгуулагдж байна. Бид хурлын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор олон нийтийн оролцоог ханган өсвөр насны хүүхдүүд болон оюутан залуус руу чиглэсэн нийт 4 төрлийн workshop-ыг энэ удаад зохион байгуулж байгаа юм. Това workshop-д оролцсноор та бүхэн эсэлтийн ерөнхий шалгалт буюу ACT-ийн шалгалтын үеэр гардаг нийтлэг алдаанууд, за мөн ихтэй сургуульд хэрхэн бэлтгэх вэ, эсэн орсны дараах боломжуудын талаар ихтэй сургууль оюутны амьдралаа хэрхэн яаж үр дүнтэйгээр удирдах вэ гэсэн энэ сэдвүүдийн хүрээнд мэргэжлийн хүмүүстэй ярилцах болно. За мөн Монголын сувилагч нарын холбооноос сувилагч болохыг хүсэж байгаа оюутан залуустай болон энэ мэргэжлийг эзэмшсэн энд сувилагчаар ажиллахыг хүсэж байгаа насан туршидтыг зориулсан workshop-ыг бэлдсэн байгаа. Ингээд та бүхнийг удахгүй болох хуралдаандаа хүрэлцэн эрхийг урьж байна. Та бүхний асуултанд бид бүхэн хариулах болно. Баярлалаа.